За 7 хоногийн дундуур бид нэр олон сонин содон шийдвэрүүдтэй өдрийг өгтөж байна. За өнөөдөр олныг сэртгийлгэж сөрөг хүчнийг сэрээсэн нэгэн шийдвэрийг эрх баригч засгийн газраас гаргалаа. За энэ юу байсан бэ гэхээр 128 ширхэг бүтээмжийн менежер болон хяналтын менежерийг чөлөөлөөд оронд нь 16 яманд 16 дэд сайтыг юм томилох асуудлыг оруулж ирсэн. За ингээд яг одоо энэ өөрсдийнх нь яриад байгаа засгийн газар яриад байгаа энэ 128 бүтээмжийн менежерийг одоо бүтээмжийн менежер гэж яриад байгаа боловч үнэхээр ажлаа дөрөвтэй хийж чадахгүй байх. Тийм учраас чөлөөлөөд оронд нь нөгөө нэг дэд сайтуудаа оруулж ирсэн илүү дээр юм байна. Тэгээ ингэснээр 30 орчим тэрбум төгрөг одоо цалингийн зардал хэмнэ гэсэн юм зүйл яриад байгаа. Тэгээ яг нь тоон дээр тоглоод байна л да. 128-ыг болиулангуутлаа араас нь 16-ыг оруулаад ирэнгүүт хүмүүс нэрээ тийм ч юм уу гэж бодох байх гэж бодсон юм уу яасан тийм ээ. Тэгээ ингээд 16 дэд сайтыг оруулаад ирлээ. Бүр томлоо ичлээ өнөөдөр. Тэгээ ингээд нэр устаа гаргаж ирж байгаа. За тэгээ энэ 16 дэд сайд ер нь яг ямар учиртай хүмүүс юм бэ? Тэгээ ер нь дэд сайд гэдэг чинь яг юу хийд юм бэ гэдгийг тайлбарлах юм бол дэд сайд бол мэдээж яг ийм тодорхой чиг үүрэг байдаггүй. Одоо ингээд цаасан дээр бууцсан дэд сайдын үүрэг бол ийм шүү гэд ингээд бууцсан ингээд албачаад гарсан юм байдаг. Тухайн дэд сайдыг юу их ерөөсөө тэр яамныхан сайд өөрөө ингээд чиглэл гаргаж өгдөг. Сайдыг эзгүй байгуу хаагуур одоо яамныхаа ажлыг хийх энэ тентхийн одоо хурал зөвлөгөөн төр очих иймэрхүү ажлыг хийдэг. Ер нь л одоо нэг юм сайдын ажлыг хөнгөвчлөх иймэрхүү чиг үүрэгтэй хүмүүс байдаг. Өмнө нь бид дэд сайттай байгаагүй байж үзсэн. Тэгээд дэд сайт ер нь хэрэггүй юм байна. Ажлын давхарталтай ийм дэд сайт хэрэггүй юм байна. Тийм учраас дэд сайтуудаа чөлөөлөө цаашаа ингээ авъя гэд. Өвгөн дэд сайтаа болиулсан. Тэгээ нөгөө муу хилээд идэг оюун эрдэнэ хүртэл дэд сайтгүй ажиллаад 5 жил ажиллаад ингээд 4-5 жил ажиллаад ирсэн. Тэгсэн одоо араас нь уг нь шинжилээд гаргаж ирсэн зандан шитрэн цомхон төр хувийн хвшлийг дэмжин татврын реформыг хийн, эдийн засгийн эрхчлөөг байгуулна гэж ингээ ярьж ирсэн ерөнхий сайд нь дэд сайтуудыг томилох асуудлыг гаргаад ирлээ. Тэгээ одоогийн байдлаар шүү дээ энэ дэд сайтгүй байх хугацаанд ер нь дэд сайтгүй болох юм байна гэдэг ойлголтыг авцсан байсан. За яг зарим нэг гишүүд ингэж байгаа дэд сайд байх ёстой албан тушаалаа ер нь маш хэрэгтэй байдаг гэж. Хэрэгтэйгүүд бол хэрэгтэй байдаг. Юунд ямар нөхцөл хэрэгтэй байдаг вэ гэхээр одоо юм давхарцсан алба хашиж байгаа сайдууд. Жишээлбэл одоо эдийн засгийн хөгжлийн сайд учрал те. Хуучин учрал одоогийн инх хоёр яагаад гэхээр тэргүүн шатар сайдаа хийдэг. За тэгээд эдийн засгийн хөгжлийн яамаа ингээд толгоолдог. Ингээд давхарцсан хоёр газар ажилладаг. Тэгээд тэргүүн шатар сайдын ажлыг хийхээр яам дээр бас ажил нь болдоггүй. Тэгээ ингээд ордонд банк тэр шатар сайдын ажлыг хийгээд иж болдгоо. Тэр яам дээр очиж суудаг юм. Ингээ нэг юм зүйл байдаг. Тэгээ энийг хойно ерөөсөө энэ сайдуудын ажлыг хэн ингээд нугалж идэг вэ гэхээр төрийн нарийн бичгийн дарга нугалж идэг. Яг одоогийн бидний энэ тогтолцоогоор төрийн нарийн бичгийн дарга ерөөхдөө дэд сайтын үүргийг гүйцэтгэж байгаа. Дэд сайтын үүрэгч байх хөтэй зүгээр ер нь яг өөрийнхөө чиг үүргийн дагуу ажлыг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр дэд сайтыг орлоод биш ер нь төрийн нарийн бичгийн дарга сайдыг эзгүүд бүх ажлыг наан цаан зохицуулж одоо сайдынхаа бүх ажлыг хийж өгдөг гэсэн үг. Тэгээ яг ийм давхарцсан нэг ганц нэг одоо яамдууд ийм сайдууд дээр дэд сайд үнэхээр шаардлагатай байдаг үйл байдаг. Гэхдээ бүх яамд ч юм уу ингээд дэд сайд байх ямар ч шаардлага байхгүй. Тэнд төрийн нарийн бичгийн дарга гэж хүн байгаа. Тэр хүн хамаг ажлын зохицуулдаг. Одоо та бүхэн анзаардаг бол улсын хурлын чуулган байнгын ороод юу гэдгийг бүх юм дээр ингээд яамдуудын төрийн нарийн бичгийн дарга нь ирж суугаад асуулгад оролцуулаад яамныхаа бүх ажлыг угаасаа мэддэг учраас бараг сайдаасаа зарим нь илүү мэдлэгтэй мэдээлэлтэй байдаг, илүү хариулт хэлдэг, тиймэрхүү төрийн нарийн бичгийн даргууд байдаг. Тэгэхээр цаашаа ингээд төрийн нарийн бичгийн даргатайгаа явхад ямар ч асуудалгүй юм дээр улс төрийн томилгоо хийгээд 16 дэд сайд оруулж ирсэн. 16 дэд сайдаас яг үнэндээ хэлэхэд мэдхгүй миний таних хүмүүс маш цөөхөн байна. Үлдсэн нь одоо хаанаас гараад ирсэн. Одоо салбартаалуудаа бодвол мондөг хүмүүс байдаг байлгүй. За тэгээ ерхий ярихад юм. Энэ дэд сайдуудыг одоо өөрийнхөө мэддэг хэдэн дэд сайдуудыг та бүхэн танилцуулж ер нь таамаглаж байгаа шүү. Энэ бол таамаг. За Баярхүү гэдэг хүн ороод ирсэн. За энэ хүн бол одоо нөгөө нэг огцруулсан оюун эрдэнэ гэж хүнээ. Хамаг мэдээлэл сурталчилгаа PR юу гэдэг те. Тим дээр ажилладаг байсан хүн.
За миний мэдгэр шүү. Өөрөө Twitter чирэгдэг ийм хүн байдаг. За Солонгоо гэдэг одоо гэрүүл хөдөлмөр нийгэм хамгааллын ДЦ-ээр орж иж байгаа хүнийг та бүхэн мэднэ. Дөнгөж одоо болоод өнгөрсөн 7 хоног болоод өнгөрсөн оюутлогын сонсголт төр оролцож байсан. За тэгээд өмнө бас ДЦ-д ажлыг хийж ирсэн ийм хүн байгаа. За Гамболд гэж улсын хурлын гишүүн байсан. Энэ хүн хэдэн онд 21 онд л үү нөгөө одоогийн ерөнхийлөгч хөрс ерөнхий сайд багт засгийн газрыг огцруулах гад Коноп прожект энэ хүн засгийн газрыг огцруулах дэмжиж Коноп дарж исэн. Тэгэхдээ 24 онд ерөнхийлөгчийн зөвлөхөр ажиллаж исэн юм байна. Тэр ерөнхийлөгчөөс орж ирсэн хүн бол байж таарж ах шиг байна. Тэгээ Солонгоо Баярхүү хоёр бол оюун эрдэнэс орж ирж байгаа юм байна. ДЦ-дээр. За ингээд араас нь Мөнх Тамир гэж одоо Мятийн дөнгөж өнгөрсөн 7 хоногт тэрний өмнөх 7 хоногт Мятийн захирлын үүрэгт ажилласаа чөлөөлөгдсөн энэ хүн эргээд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн ДЦ-дээр томилогдоод орж ирлээ. Тэгээ энэ хүн оюун эрдэнэ засаг байхад Мятийн захирлаар томилогдчихсэн. Тэгээ миний хардлагаар бол оюун эрдэнэ өөрийнхөө квотор оруулж ирж байгаа болоо да гэж харлаа. За тэгээ Мөнх Эрдэнэнийг бол мэднэ. Засгийн газар хэрэглэх газрын тэргуун дэд дарга болов. Тийм албан тушаалттай байгаа одоо. Тэгээ ингээд дэд сайдаар мөн явж явах шиг байна. Хууль зүйн дотоод хэргийн дэд сайдаар явж явах шиг байна. Өмнө хууль зүйн дотоод хэргийн сайд хууль зүйн дотоод хэргийн яамд ажилладаг байсан ийм залуу баха гэж бодож байна. Тэгээ нийслэл мэслэр бас явсан баг шүү. За хулан гэж эмэгтэй орж ирсэн сангийн дэд сайдаар. За түүнтэй мөн зэрэгцээд одоо нөгөө Имтиклонг шатхуун төгс станцын магнатридийн хөм залгамжлагч Банзэргийн Дашнам гэж энэ залуу гарч ирсэн. За энэ залуу одоо нөгөө джет скутерээр бид сайн мэддэг болсон сүлүүд жижигцгийн холбоог мөн өдөртөд явдаг. Ийм хоёр залуу орж ирсэн. Энэ хулан Дашнам хоёр мэдээж учрлын талаас орж иж байгаа юм хоёр томилгоо хаа. За ингээд нэг юм улс төрийн томилгоо дэд сайдын одоо нэг албан тушаалын шагналын маягтайгаар дэд сайдад 16 хүн орж ирлээ. Тэгээ мэдээж олон нийт бухимдалтай байгаа. Улс төр эдийн засаг нь ийм дороотоод яахаа мэдгүй иргэдэн амьдрал нь булам доошлоод байгаа үед улс төр нь ингээд иймэрхүү байдалтай байхаар иргэд маш их бухимдс энэ дэд сайд томилж байгаа энэ засгийн газрын шийдвэрээр. Тэгээ нэг иймэрхүү өнөөдөр Номтой хоёр гишүүн их зөв гаргалгаатай юм ярьж илээ. Энэ учрал Занданштрын хоёрын дэд сайд томилох асуудлаа 7 биш 70 хэмжиж оруулж ирсэн байлгүй дээ гэж. Тэгсэн баг. Яагаад ингэж байгаа хөр энд би яагаад түрүүн энэ оюукийн энэ занткагийн энэ учрлах гэж энэ хөрсөх хүн гэж ингэж өөрийнхөө нэг мэддэг хэдэн хүмүүсээ ингэ таамаглаж байгаа вэ гэхээр угаасаа ингээ араас хил ам гарна гэдгийг мэдчихсэн. Хил ам гарна. За бүр цаашлаад айгүй бол засгийн газрыг огцруулах ч юм уу иймэрхүү зүйл рүү явах бах. Тийм учраас ингээ айл айлтлаа ингээ хангаад тэгээ нөгөө Коноп дээр айл айлтлаа хангаад ингээ сүлд нь бат авч үлдэхээр хүмүүсээ бүрдүүлсэн бах гэж ингээ зүгээр хардж явах. За нэг иймэрхүү ингээ дэцэдийн асуудал яригдаад явсан. Энд хинч дуртай биш байгаа. Энд ерөөсөө засгийн газрын гишүүд болон ДЦ-дээр томилогдож байгаа энэ 16 хүн мөн Гомжовын Занданштрын Ухнагийн хөрөлсөх гэдэг хүмүүс л дуртай байгаа. Ард түмэн энд үнэхээр дургу байгаа гэдгийг сошиал ертөнц рүү ороод зүгээр харж мэднэ. Тэгсэн ДЦ томилох энэ асуудал ингээд өндрийг аваад ингээд явж байгаад нөгөө ДЦ-дүүд нь өөрсдөө бүр ажиллаа авчлаа. За одоо ингээд ярьслага өгөөд би хичээж ажиллана хэвээр би ингээд Монгол улсынхаа төлөө зүтгий энтергээд ярилцлага өгөөд байж хаагуур сөрөг хүчийн ардчилсан нам ээлжид тусаар бүлгийг хуралдаад мэдээлэл хийлээ. За ингэхдээ үнэхээр сөрөг хүчин шиг мэдээлэл хийлээ. Юу ч мэдээлэл хийсэн бэхээр энэ 16 ДЦ-ийн асуудлыг яаралтай эргүүлж татахгүй бол ардчилсан нам цаашлаад засгийн газрыг огцруулах хүртэл ийм арга хэмжээ авнаа. Энэ 16 ДЦ-д ямар ч ач холбогдолгүй, ямар ч чиг үүргийн баримжаа байхгүй ийм 16 хүн. Тийм учраас улс орчин юм хэцүү байхад та нар улс төрийн томилгоо хийгээд явж байна. Ардчилсан нам үүнд маш
одоо эсэргүүцэлтэй байна. Ингээд хэрвээ энэ 16 дэд сайдыг томилохоо болоод эргүүлж энэ асуудлаа татахгүй бол Гомчовын Зандан Шитэр гэх хүний засгийн газрыг хоцруулах хүртэл арга хэмжээг бид авах болно гэдгийг хатуугаар мэдгэцсэн. За энэ бол үнэхээр гоё мэдээлэл байлаа. Улс төрийн зөв нүүдэл байлаа ардчилсан намын хувьд. За тэгсэн инглээ. За ингээд дэцэдийн асуудлаа ингээд орчих. Тэгсэн өнөөдөр засаг мөн хуралцсан. За засаг хуралдаад юу ярилцсан бэ гэхээр хэд хэдэн одоо журам хуулийн төсөл энтрийг цааш нь явуулахаар ярилцсан байна. Энэ юу вэ гэхээр эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийг өргөн барина гэж ханхдаг шүүлийг өргөн барина гэж эдийн засгийн хөгжлийн сайд энэ хоёр ярьсан. Энэ нэг юм 6 залттай байсан баха дотроо. Тэгээ хэл сүрхий юм ярьж явах шиг үү. Тэгээ Монгол улс одоо бизнесийн орчноор 25 байр ухарсан байна гэдгийг өнөөдөр манай Монгол улсын засгийн газар мэдсэн байна. Тэгээд яагаад 25 байр ухарсан бэ гэсэн чинь бид нар ингээ сүүлийн үед ер нь бизнесийн орчноо ерөөсөө сайжруулаагүй юм байна. Тийм учраас 25 байр ухарсан байна. Одоо л ингээ сайжруулад ер нь ингээд урагшлах хэрэгтэй байна гэдгээ өнөөдөр мэдэж авсан байна. Тэгэхээр засгийн газартаа баяр хүргэе. За тэгээ араас нь хууль зүйн дотоод хэргийн сайд энэ хоёр засгийн газрын хурал дээр хилцсэн юугаа танилцуулсан. Энэ юу байсан бэ гэхээр нөгөө нэг хуульд авсан журмууд манай одоо Монгол улсад маш их байна. Тэгээ ингээ ерөөсөө уг нь бол үндсэн хуульд хуулиндаа захирагдах ёстой байтал баахан журмуудаар ингээ зохицуулагддаг ийм юм байгаад байгаа учраас хуульд авсан журмуудыг үгүй яа. За нийтдээ нэг ийм одоо ингээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал засгийн газар ч юм уу те ингээд нэг төтөрийн хэрэг газар мадэр ингээд нэг нийлсэн нэг юм 3500 журам байна гинэ. Тэгээ энэ 3500 журам нь ерөөсөө 1000 баг хэрэггүй юм да. Тийм учраас энэ андаа багтаагаад 1000 журмыг ерөөхдөө болиулъя гэсэн иймэрхүү чиглэлийг ерөнхий сайд хууль зүйн дотоод хэргийн сайдд өгчээ. Тэгээ энэ журмын асуудал юун дээр яригдсан бэ гэхээр миний таамаг шүү дээ. Сая нэг дугаарыг зарлалт явагдах шийдвэр гарсан шүү дээ. Тэгээд энэ дээр нэг тээврийн цагдаагийн албанаас ингээд дугаарыг зарлалт хийнгээд тэгээд нөө иргэд амир бухимдаад тэг өндөрийг авангуутлаа яг тэр оройн нөгөө хууль зүйн дотоод хэргийн сайд энэ хоёр өөрөө мэдгдэл хийсэн шүү дээ. Ингээд хуульд авч шийдвэр гаргадаг хүмүүст хариуцлага тооцсон юм нэ тэрэг гэдэл тэ. Тэгээ нөгөө нэг тээврийн цагдаагийн дарагт хариуцлага тооцсон энэ гэл ийм зүйл ярьсан. Тэгээ энэ нөгөө нэг засгийн газар нийслэл хоёрын хооронд ийм нэг зөрчил явагдаад тах шүү. Жижиг зөрчил. Тэгээ тэн дээрээс улбаалаад ер нь энэ нийслэлээс одоо нийтгэхээс баталсан тодорхойгүй журмуудыг болиулъя гэдэг ч юм уу те ингээд засгаад авч ингээд гарцах гадаа шийдвэр гаргаадаа гэсэн иймэрхүү бухимдлаас төрсэн байж магадгүй. Гэхдээ ер нь энэ журмуудыг багасгах нь маш зөв шүү. Хаана. Нэг л олон хэрэгтэй хэрэггүй журам байдаг. Тэгэл тэрийг яриад ингээл зөрчил яриад ингээл байдаг. Тэгэхээр энийг багасгах нь зөв. Энэ бол зөв зүйлийг хүндсэн байна гэж. Тэгээ араас нь бэмт зөвхт зэсгээр ярьсан өөрийнхөө дааж авсан хариуцсан зүйлээ ярьсан. Энэ юу байсан бэхээр 18 төрийн өмчт компаниг нээлттэй болгоно хувьцааг нь арилж ялах ийм зүйлээ ярьсан баг. За юу байсан бэ гэхээр Монголын Цахилгаан холбоо, за хөдөө аж ахуйн бирж, хөрөнгийн бирж, Мяд, Төрийн банк, Багнуур зэрэг эдгээр компаниуд одоо нэмэлт хувьцаа гаргаад гаргах замаар ингээ хувьцааг нь борлуулад ингээд хөрөнгө татаад бидний ингээ үйл ажиллагааг сайжруулад олон нийтийн нээлттэй ийм компани болгоё гэж байгаа юм байна. За тэгээ мөн Эрдэнэс цаамтлоо Эрдэнэтээр мөн нэмэлт хувьцаа гаргаад зах зээл дээр гаргаад борлуулах юм. Тэгээ энэ яг нэг ч хувьцаанд ямар хуу үнэтэй байх яах юм гэдэг нь ерөөсөө тодорхой хэмжээнд ярьсангүй. Гэхдээ ямар ч юм өмнө дурддаг Монголын Цахилгаан холбоо, хөдөө аж ахуйн бирж, хөрөнгийн бирж, Хивава, Мяд, Төрийн банк, Багнуур зэрэг эдгээр компаниудын ер нь дийлэнхийг нь одоо хувьцаа болгож ингээ олон нийт нээлттэй болгохоор одоо төлөвлөж байгаа юм байна. За тэгээ Эрдэнэс Критикал Минерал улааны цахилгаан станцууд мөн нэмэлт хувьцаа гаргаад олон нийтэд борлуулах юм. Тэгээ ингээ дуудлага худалдаагаар бас хэд хэдэн компаниудыг зархаар олжээ. Шарын гол, цемент, шохоо, үйлдвэр за тэгээд ховд дулааны цахилгаан станц зэргийн хэд хэдэн дулааны цахилгаан станцуудыг дуудлага худалдаахаар
гарах юм. Энэ өмнө нөгөө нэг шарын гол хөтлийн цэм шохоо үлдэр байгаа. Эдгээр чинь нөгөө нэг юу хийжсэн шүү. Нэмэлт хувьцаа гаргаж ирсэн. Тэгээ нөгөө мөнгө татанд үйлрүүлээд үйл ажиллагаагаа сайжруулна гэдэг нэмэлт хувьцаа гаргаж ирсэн. Хөтлийн цэм жоохон баг 18 онд өнөдөр явцаа гаргаж ирсэн. Шарын гол нь дэд онд мэдгүй 2010 оны ихэрл гаргаж ирсэн баг. Тэгээд үйл ажиллагаа нь одоо хүртэл сайжраагүй. Тэгээ бүр сүлдээ ингээд дуудлага худалдаагаар зархаар болсон байна. Тэгээ дээрээс нь Автомпикс, автозам ашиглалтын нэгтгэл зэрэг компаниудыг татан буулгаад хөрөнгийг нь мөн дуудлага худалдаагаар зархаар болсон байна. За ямар ч тач ингээд олон нийтэд нээлттэй болж байна. Илүү ингээд нээлттэй компани болгоод үйл ажиллагааг нь цааш нь өргөжүүлж байна гэдэг нь нэг талаараа сайн тал. Нөгөө талаараа одоо энэ нөгөө дулааны захилгаан станц тэгээ захилгаан станцуудыг ингээ олон нийтэд нээлттэй хувьцаатай болгоод ингээд ирэхээрээ нөгөө үнийн асуудал нь яах вэ гэдэг нь гарч ирнэ. Нөгөө хувьцааг нь аваад үйл ажиллагааг сайжруулъя гэдээ яваад байгаа хүмүүс нь үнэ нэмэхээр төрн үнэ даргээд ингээд дараад ах юм уу. Тэгээ одоо яг нөгөө нэг шатхуун түгэх станцууд шиг иймэрхүү байдал үүсэх юм үгүй мүү гэдэг нь мэддэхгүй байна. Гэхдээ илүү одоо өргөжин тийснээр өрсөлдөөн бий болоод тэнд үн буурна гэсэн ийм засгийн газрын тооцоо тавах юм бэл. Энийг зүйлэн засгийн газар ингэсэн. Бид нэр зам засвар арчилгаа цэвэрлэгээ төр өөртөө авч үлднэ. Тэгээ энийг угаасаа энэ салбар руу орох хувь биш л олдохгүй байна. Тийм учраас зам засвар арчилгаа цэвэрлэгээ төр өөртөө авч үлдээд энийг харин төр 100% дангаараа өөртөө гүйцэтгэнэ гэж сүлд нэрсэн байна. За ямар ч тач ингээ 100 гаруй төрийн компаниас 30 орчим нь юм уу гаруй юм уу олон нийтийн оролцоотой болно гэж үзэж болох нэ өнөөдрөөс эхлээд. За өнөөдөр 7 хоногийн дундх өдөр сонин содон шийдвэрүүд хариу мэдээллүүд тэгээ ийм өдөр өнгөрлөө. Маргааш нөгөөдөр чуулган үргэлжлэн маргааш нөгөөдөр чуулганаар одоо нөгөө дид сайдуудын асуудал ч юм уу иймэрхүү зүйлүүд улам хурцаар яригдах нь байна. Маргааш нөгөөдрийнхээ улс төр яригдах болсон яа.